За юу цаана guys, ээлж нэг мэтлэгээ дотоо морил. Тэгэхээр өнөөдрийн мэтлэгээний тухай ихлээрээ би сүүлийн нэг сарын хугацаанд Европоор нэлээд ер нь ийш тийшээ аялаж энд Европт байдаг клиентуудтайгаа ч уулзлаа. Ер нь ингээд хүмүүсээс ингээд суралцах журмаарч очиж ингэж уулзлаа. Тэгээ мөн би Calendly дээр айгүй олон хүмүүсээс ингээд бизнес эрхэлдэг, хувьдаа бизнестэй, бүр компанитай хүмүүсийн ингээд те зовлон жаргал асуудлуудыг нь сонсоод одоо туслах юм юу байна асуугаад маш олон хүмүүстэй ярилцж үзлээ. Өөртөө сарын 50-60 сая болтоос хүлээ 500-600 сая болдог шүнтэй уулзаж үзлээ. Тэ зөвлөгөө авахаас нь авч үзлээ. Тэгээд айгүй сонирхолтой юм байд юм байна. 50 сая сарын 50 саяын одоо борлуулалт хийж байгаа компани захирал ба сарын 500 саяын борлуулалт хийж байгаа компани захирал ерөөхдөө бас ямар ч нөхцөл байдал дээр нэг асуудалтай тулгард юм байна. Тэгээд би өнөөдөр тэрийг бүр маш олон хүн дээрээс өөрөө олж анзаарлаа. Бүр амьдралдаа би тийм олж анзаараагүй олж анзаарлаа. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар компанитай эсвэл тодорхой хэмжээнд ажиг орлоготой тийм хүн тэгээ ингээд компани чинь тодорхой түвшинд хүрсэн одоо бизнесийн тодорхой түвшинд хүрсэн тэгээ тэрнээс ингээд цаашаа явах гэхлээр яг яахаа ойлгохгүй асар их AI гарч ирээд одоо альнаас нь эхлэх юм бол яг юуг нь одоо хийх хэрэгтэй бол бичлэг хийх хэрэгтэй бол одоо яг мэдгүй гэдэг нэг юм яг гацалтын байдалтайгаа бол ерөөсөө өнөөдрийн бичлэг та юу ганцаараа бишсэн би яг тантай адилхан зовлонтой амар олон хүмүүстэй уулзсан тэгээ энэ ерөөхдөө гаргалгаа нь юу юм бэ гэдэг би танд нэг түгжээг нь тайлж өгөх бичлэг хий гэж бодсон юм аа. Тэгээд өнөөдөр би зүгээр сайхан ярьчаа сайхан гэртээ сууж байгаа юм шиг те. Бас гэртээ сууж ин л та. Тэгээд ямар ч эхэлцгээ гэж бодож байна. Ийм анзаарсан. Ямар ч одоо хүн биш те. Одоо одко бай, энийг үзэж байгаа бизнес эрхэлдэг та бай. Таны цаг өөрөө хамгийн үнцэнтэй зөв. Та цагаа хамгийн өндөр өгөөж өгдөг зүйлүүдээр зарцуулж чадах юм бол таны бизнес урт хугацаанд дээшлэн. Яагаар бизнес зогсдсон бэ гэдэг тэгсэн чинь захирлын буюу одоо таны цаг хугацаа low leverage буюу үр ашиг өгдөг ажлууд дээр зарцуулагдаад юм уу эсвэл дахин давтагдаад байдаг ажлууд дээр зарцуулагдаад ирэхлээр урт хугацаанд хүн гацалтанд ордог юм байлаа. За юу гэсэн үг вэ гэхээр ялгаагүй ямар ч бизнес одоо чинь яг адилхан юм баг 500 саяын бизнестэй хүн 50 саяын бизнестэй ялгаагүй тэр хоёр хүн яг өөрийнхөө потенциал хүртэл яваад тодорхой төвшөнд хүрчихэж байгаа. Тэгэд тэнцэнээс ингээд дахиад цаашлыг ингүүт ингээд гаццсан. Яг яхаа ойлгох байхаа гаццсан. Тэгвэл тэнцэнээс ерөөс хамгийн классик арга нь ингэдэм билээ. 7 хоногийн турш одоо би юу шүү зөө. Яг миний ярих гэж байгаа. Би яг хүнээс нэг сургалт авсан юунасаа та бүх зөв хуалцах шүү зөө. Ингэдэм билээ. Яг 7 хоногийн туршид би юун дээр яг миний ажлууд цагууд зарцуулагдаад байна гэдгийг гарга гэж байгаа. За ингээд жишээ нь яг үйлчлэгээ би өөрөө өгд юм уу? Эсвэл одоо контентээ өөрөө хийгээд байна уу? Эсвэл борлуулалтаа өөрөө хийдгүү? Эсвэл ингээд жижиг сажиг юмнуудад ингээ оролцсоор байгаа яагаад тийм эсвэл ингээ янз бүрийн би цэвэрлэгийн мэвэрлэгээс ирэл ингээ цаг дуусчаад байна. Ингээл юу ч хийж амжаагүй л өдөр дуусаач юм. Тиймэрхүү юм болоод байна гэж. Тэгээ олж тогтоо гэж байгаа. За олж тогтонгуудаа тэнчэнээс хоёр юм бол гэж байгаа. Гаргаж ирэх нь за энэ хийгдээд байгаа ажлуудаас дахин давтагдаад байгаа ажлууд нь юу вэ? Нэгдүгээрт энэ амар чухал шүү. Дахин давтагдаад байгаа өдөр болгон дахин давтаж хийх хэрэгтэй нэг тийм ажлууд юу вэ? Нэгдүгээрт. За хоёрдугаарт өөр хүн юм уу эсвэл AI таны оронд хийж болох үс тэр юу зүйл юу вэ гэдгийг тэд нар ингээд сортлж гаргаж ирнэ гэж байгаа байхгүй. Нэгсэндөө та 7 хоногт хийж байгаа нийт ингээд ажлууд ер нь таны одоо ингээд яг хүчин мэдээж хэрэг амарна гэр бүлтэйгээ цаг зарцуулна одоо засал хөдөлгөөн хийн эдгээр чинь бол ингээд тусдаа яг ажлын шугам юм ч үзээ. Тэнгүүд ингэ хідэн ажил гарч ирдэ тэ. Тэнгүүд ерөөс ингээд 3 категори тоогдож байгаа байхгүй. За би эдгээр дээр зарцуулах юм бол аягүй чухал юм байна. Би бол алах юм байна. Эдгээрийг бол дахин давтагдаад байгаа юм байна. Эдгээр дээр нэг юм би хийж болох юм байна. Энэ нь болохоор AI юм уу эсвэл өөр юм нэг ямар нэг юмар би орлуулж болох юм байна гэдэг 3 категорид орж ирж байгаа байхгүй. Ингээ категорид орчиж байгаа. За тэнгүүт яг энэний дагуу ингээ явах юм билээ. Тэгэд энэ маань засагдах гэж нэг сараас 2 сар орчим ингээ явагддгийм билээ. За тэнгүүт хамгийн чухал ажлууд гэдэг дээр ихэвчлэн хүнийхтэр ер нь бол би анзаарснаар хоёр юм л байгаад лээ зөө. Нэг бол бүтээгдэхүүнээс сайжруулах буюу одоо нэг зарж байгаа юм байгаа шүү дээ. Чинь зарж байгаагаас бараа юм уу үйлчлэгээ эсвэл одоо нэг юм байгаа да. Тэрийгэ сайжруулах одоо тэрнийхээ хөлөг хурдан хүргэдэг юм уу илүү сайжруулах ямар нэгэн байдлаар сайжруулах эсвэл тэр зарж байгаа юм руугаа анхаарал татах гэдэг юм байт юм бэл. За хүмүүс манайхан маань ер нь энэ дээр айгүй алдагдаад санагдаад байгаа. Ер нь бол энэ трафик буюу одоо энэ өөрийнхөө зарж байгаа юм руугаа хангалттай хэмжээний одоо хүмүүсийн хандлтыг татахгүй байгаа явдал. За таны бараа бүтээгдэхүүн айгүй юу байж болно зөө. Одоо ингээд сайн байж болно. Сайн мууг нь яаж мэдэх вэ гэхээр
та зөвхөн ингээд санал болгоход хүмүүс сонирхоод худалдаж авахд бэлэн байвал тэр ингээд зах зээл байна. Дэжгүй гэж үзэж байгаа шүү дээ. Хин сонирхгүй байх юм бол харин наад чинь жоохон асуудалтай байж магадгүй гэсэн үг. Тийм хэрэг тийм байвал бас жоохон зарж байгаа юмныхаа юмыг өөрчлөх зүгээр гэсэн үг. Хүмүүс сонирхоод байгаа хэрнээ ингээд нэг юм хангалттай биш байгаад бол ерөөсөө ганцхан юм байна. Хангалттай хандлт ерөөсөө өөрлөж татахгүй ба. Ерөөсөө хандлт татахгүй ба. Тэгвэл хүмүүсийн анзаардаг нэг юм одоо буруу одоо боддог нэг юм нь хангалттай хандлт татахгүй байгаагаа би муу юм байна. Миний бараа бүтээгдэхүүн одоо ингээд болохоо байцлаа, ингэхээ байцлаа гэдээ гацчихдээ юм бэл. Ерөөсөө тийм юм биш. Зүгээр л та хангалттай контент хийхгүй байгаа. Та өдөр болгон контент хийж гин үү? За болий, тэ 2-7 хоногт хэдэн контент хийж. Энэ нэг Алекс Хормозгийн амар үг хэлсэн юм аа. Ерөөсөө хүмүүс яг амжилттай бизнес ингээд дундаж бизнесээс ингээд амар том бизнес болохын хоорондох зөрүү нь ерөөсөө хэр их хэмжээний контентийг үйлдвэрлэж сошиал медиа дээр гаргах хэмжээний тэр системээс нь хамаардаг ажил. Тэр утгатай зөв. Маш их контент үйлдвэрлэх хэрэгтэй байдаг юм л. Тэнгүүд ерөөсөө бидний буюу одоо захирал таны хувьд таны цаг хамгийн үнэтэй одоо шүү те бидний энэ хувьд гол таск чинь тэр болчихсон юм бэл. Ерөөсөө би юун дээр цагаа зарцуулах юм бол манай бизнест одоо надад хамгийн өндөр өгөөчтэй байна вэ? Угаасаа л болий те хүн нэг 4-5 цаг төвлөрнө. За хаста махарлаа гэхэд 8-аас 12 цаг 16 цаг ажиллана. Тэгээ бас их маргааш гэж юм байна шүү. Тэгэхээр хүн өдөр бол 16 цаг ажиллаж бас болохгүй. Тэгэхээр чи нэг юм маш хязгаарлагдмал байгаа даа. Тэгэхээр эднэрийг айгүй чухал зүйлүүдээр зарцуулах хэрэгтэй юм бэл. За ингээд зарцуулчих. Тэгвэл таны асуулт байна шүү. Тэгвэл ингээд давтагдаад байгаа заавал хийх гээд байгаа ажлуудыг яах вэ? Эсвэл өөр хүн хийчих юмтай ажлуудыг яах вэ гэж байгаа. За энэ дээр би бүр айгүй том юм асах гэж шүү уурахаа. Энэ ерөөсөө аимшигтай зүйл. Би нэг найзаасаа яг манай найз гэтээ айгүй мундаг ихгүй тийм манай найз. Би найзаасаа 1500 еврогоор яг төлж тэр хүний систем тэр хүний сургалтыг нь авсан бохгүй яг энэ тал дээр. Яг би ингээд эхлээ өнгөө асууж байгаа. Гэтээ ямар ч ингэж явсараад бас хүнээс муу авах юм муу хамдаа гэдээ би зүгээр шууд за бро мен ингээ яг системийн чинь юмтай итэ чинь мөнгөний төлөө давъя. Ингээд чи мандаа заагаад өгчих гэдэг ингээ төлөө авч байгаа байхгүй. Тэгээ тэрийг би таагүй ерөнхий зах цохоос нь болцох чам. Тэгээ би яагаад энийг авахар шийдсэн бэ гэдгийг бас хуваалцъя зөө. Амар сонирхолтой. Шалтгаан нь ингэсэн. Ерөөсөө энэ коучинг эсвэл ийм сургалтууд энэ тэрэг хүн авахар яад юм бэл. Би өөр дээр амар сони юм ажигласан. Яг ийм ер нь бол тийм мэдээллүүд YouTube дээр байлаа. Миний авсан мэдээллүүд. Тэр залуугаас авсан мэдээллүүд. Гэтэ яагаад би ингээ авсан амар сонин тийм мэдээлэл байсаар нэ би авсныхаа дараа тэр мэдээллийг би өөр олж анзаарж байгаа байхгүй. Тэг юу гэсэн гэхэл хүн мөнгө төлчихөө шал өөрөөр хүлээж авт юм бэл. Үнэгүй юм болохоор хүн тэгэл үнэгүй л гэж хард юм бэл. Би өөрөө мөнгө төлчихгүй тэрийг ингээ бүр амар үнцэнтэй болгож би харж байгаа байхгүй. Нэгдүгürt. Дээрэс нь тэр хүмүүс ягаад ийм коучинг ч юм уу юм сургалт авд юм бэ гэдэг би өөрөө ингээ яг тэр мөчөд маш мах цогсоосаар мэдэрсэн. Үнэхээр шорткат буюу зам төвтөлж өгд юм бэл. Би ингээ өөрөө магадгүй ухсан болны 3 сар марч юм уу нухвас ямиг очоод уулзаад юм яаж чамд газ гол юмнуудыг авчингууд шууд тэр миний бизнес дээр ингээд үр өгөөж өгöd эхэлж байгаа байхгүй. Тэгээ магадгүй би тэгж чадаагүй за 1500 2000 евро төлж явахар гэж бодоод өөрөө учрыг нь олохгүй фигер аут хийх гэсэн бол бас яах ч байсан гэд бодсон чи тэгсэн. Тэгээ би авсан юм яг юу одоо өгөөж өгсөн байд би хаалцаад байгаа зү. Гол юм руу орж штэ. Надад өгөөж өгсөн амар чухал юм нь ерөөсөө одоо би нэг л ярьчих. Эхнийх нь SOP гэдэг юм. Одоо энийг бас би манай бас одоос нөгөө нэг үйлчлэг авч байгаа ч юм суул авч байгаас үзэж магадгүй яг биднээс нэг амар ярьсан. SOP гэдэг юм хийдгээ. SOP гэдэг нь юу гэсэн үг вэ? Standard Operating Procedure гэсэн үг. За юу гэсэн үг вэ гэхээр та дахин давтагдаад хүн болгонд одоо ингэ дахин хэлж өгдөг тэр ажлуудаагаа Google Doc дээр, Notion дээр файл болгоод тэрэн дээрээ заавар хүргээд хэн нэг юм асуухад таг гэ тэрийг явуулдаг одоо стандарт operating procedure буюу ямар нэг үйл ажиллагаа явахад тэрийг одоо ингээд одоо юм нэмтэй нэг юм янз бүрийн үйлдвэрүүд дээр ингээ магадгүй би одоо та өгөөж талах чихэр мэхрийн ингээ нөгөө нэг юм үйлдвэр дээр очиж үзсэн бол тэн дээр яг бүх юм стандартнтайгаа өгдөн ш тэдэн градаас тэнгэн тэдэн минутыг нэг яг тэрний загварууд байхгүй яг ингэж хийгдэн гэсэн таны торогт дотор байгаа тэр мэдээллийг одоо онлайн хэлбэр төлбөр одоо хувилцсан тэр хэлбэрийн чинь SOP буюу стандарт operating procedure гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр таны магадгүй та шинэ хүн одоо багийнхаа одоо нэг гişүү ажилд авлаа гэж бодоход дахиж бүх юм заахгүй таг гэх тэрийг явуулдаг. Эсвэл та шинэ клиент ч юм уу шинэ хүн авлаа одоо үйлчлэгээ бараа бүтээгдэхүүн өгөө тэр асуултуудад бас ингээд таг гэх тэрийг явуулдаг. Буюу багийнхан руугаа болон гадагшаага ингээд хүн болгоноор явуулдаг тийм стандарт operating procedure гэж юм үүсэх хэрэгтэй.
Тэгээ надад яг тэр зэрэг манай найзын зүйлсэн юм. Бизнесийнхаа өнцөг болон бүр дээр SOP гэдэг юм хийх хэрэгтэй. Нэгсэндөө тархиа хөвлөд байгаа байхгүй. Яг ингээд бүх бизнесийнхаа бүх нөхцөл байдал болгон дээр тархиа хөвлөд байгаа. Тэнгүүтээ ангиж бодож юм уу? За надад хангалттай юм байхгүй эсвэл би одоогоор баг маг үүсэхгүй гэж бодож юм уу? Гэхдээ ирээдүйд та үүсгэн зөв. Хэрвээ та үнэхээр next level руугаа гарна. Тэгээ өөртөө итгэхэд үнэхээр өөрийгөө одоо тэр тодорхой амжилтанд хүрнэ. Ирээдүйд яг юм одоо тэр хүсэж байгаа юмруу уурч чадаж болж бол хүссэн хүсээгүй та баг үүсгэн. Тэгээ баг үүсгэхээр энэ асуудал танд үүснэ. Би бүр амлий. Танд угаасаа хүссэн хүсээгүй SOP хийгдэнэ. Тэгэхээр эхнийх нь SOP. Хоёр дахь зүйл нь айгүй юу байсан бэ гэхээр хин нэгнээр орлуулагдаж болох уу эсвэл AI-аар орлуулагдаж болох зүйлүүд. За энэ дээр одоо жишээ нь миний яг энэ хүртэл үзэж байгаа хүмүүстэй хоол би бас айгүй гоё юм болчих. Би бол одоо айгүй чухал нэг прожектээр хувьдаа ажиллаж байгаа. Ер нь сүүлийн сарын хугацаанд энэ сургалт Монгол авсан гэсэн тэднэртэй холбоотой. Ерөөсөө бүх юмыг AI хийжүүлэх. Компанийн бүх системийг AI хийжүүлэх. Контентоос ахуулаад одоо чатбот бүх юмыг AI хийжүүлэх. Бүр аимшигтай ерөөхдөө нэг төсөл дээр би төсөлцөөж авах юм ажиллаж байна. Тэгээд би яг энэс зүгээр жижигхэн цухуулгаад танд одоо юм actionable tip гэдэг зүгээс нь зүгээр хэрэгтэй байж болох юм гэж зүгээр одоо өгөх юм бол тэр нь таны бизнест одоо ингээд давтагдаад байгаа AI-аар орлуулагдаж болох зүйлүүд юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ингээд давтагддаг, гол нь тэр давтагддаг байхгүй. Заавал та хийх шаардлагагүй. Давтагдаад идэг. Одоо ч хамгийн энгийн жишээ бол бид нар ч юу хийх хэрэгтэй вэ гэхээр чатбот байх хэрэгтэй гэдэг ч юм. Тэ? За эсвэл би YouTube-ийн thumbnail зураг AI-аар хийлгэж байд юм. За эсвэл би бичлэгийнхаа subtitle-ыг AI-аар орлуулж байд юм. За гих мэтчлэн иймэрхүү жижиг юмнууд. Эдгээр чинь ингээд сонсоход яах вэ те? Хийж болох юм шиг хэрнэ. Хүн яг нэг цээжний бядараа бодоход болчмоор юм шиг хэрнэ. Яг ороод хүн үйлдэл хийгээд явхлаар маш их одоо time consuming, energy consuming ажлууд байгаад байгаа хөөе. За тэгэхээр нэгсэндээ юу гэсэн үг вэ гэж. За нэг кофе болгоод хай. Мен юу явж ирээд юм гоё аяг авсан юм. Нидерланд явж ирээд юм хоолн тэгээд кофений аягтай болсон. Одоо энийгээ барайл ингээл яриад байгаа юм билээ ш. Ингээл тэгээд тэгэхээр айгүй чухал юм нь хэвлээ бацах юм бол таны цаг бол хамгийн үнцэнтэй. Таны өдрийн 4-5 цаг хамгийн өндөр өгөөжтэй тэр одоо өндөр ROI гэдэг чинь return of investment-тэй зүйлүүд рүүгээ зарцуулагдаж байгаа юм бол уртдаа угаасаа таны бизнес дээшгээ явна, нэмэх рүүгээ явна. Тэгэхээр тэрний үндэс нь юу вэ гэхээр тэр таскуудыг олж хийх шаардлагагүй зүйлүүдийг автоматжуулах эсвэл SOP-жүүлэх. Тэгсэн цагт таны бизнес жигдрээд байна. Гэтэ нэг юм шууд 7 хоног дотор бизнесээ одоо ингэж хийж байгаа юм оронгоор нь сайжруулчихна гэсэн үг ш. Энэ айгу урттай байд юм бэл. Яг ингээд сайжруулаад багуугаар нэмээл таны ингээд SOP-нууд гэдэг ингээд бизнесийн чинь бүх ингээд автоматцууд ингээд нэмэгдээл идэм бэл. Тэгэл бүх өнцөг булан бүр дээр таны тархины чинь ингээд сүуд ингээд байна гэж байгаа байхгүй. Яг та хувилагдсан юм шиг. Тэгэхээр тэгж хийдэг аргууд байна. Тэгээд энийг бас махан туршаад үзээрэй. Тэгээд яаж SOP хийх юм бэ гэвэл юус айгүй ингийн. Зүгээр л та юу яач. Хийх юмудыг дараалж гисаагаал тэгэл тэрнийгээ screen record хийж байгаа л яг яаж хийхийг нь зүгээр үзүүлчихнэ. Ингээд ингэнэ гэдэг бодлоо. Зүгээр үзүүлэл record хийгээл болоо. Тэг явцдаг гэсэн. Тийм байдлаар хийхэд ерөнхийдөө бол бизнесүүд явнаад маш энгийн гоё амархан болно гэж би бол баталгаа өгж байна. Угаасаа болдгийм байлээ. Би өөрөө туршиж үзчихэд ярьж байгаа учраас тэгж байна. За тэг ямар ч сан та бизнес дээр үйлчлэгээ эсвэл тусламж, дэмжлэг эсвэл та дижитал бүтээгдэхүүн гаргаж байгаа ч юм тиймэрхүү зүйлүүдэд тусламж хэрэгтэй бол доор миний байгаа линкээр ороод мэдээллүүдэд танилцаарай. Тэгээд миний тусалж чадах зүйл байх юм бол бас туслах боломжтой баг. Тэг үнэхээр та окей яалтчгүй нэг уулз тавлаад асуух хэрэгтэй юм байна. Тэ үнэхээр ингээд юмнууд нь хамрагдах хэрэгтэй юм гэж үзэх юм бол сайхан Zoom call товлоод доор календараар ороод тэгээд яах боломжтой. Тэгээд Zoom call-оор ямар ч гэсэн би яг боддоор яа тусалж болох юмнуудаас сайхан ярилцаад тэгээд туслахаар бол туслах болох хаа. За тэгээ ямар ч дараагийн эмчилгээнд уулзцгаая. Энэ бол хамт байсан хүмүүстээ баярлалаа. Амин дэсэ.